маань бас мөн одоо багш нарын баяртай холбоотойгоор бид баг боловсролын багш Монгол улсын зөвлөх багш Инх Туяаг урьсан байгаа. Таныг студид урьж байна. Сайн байна уу та? За сайн байна уу багшаа. Та дундаа энчээ суугаад чихвчээ зүгээд микрофоноо өөртөө тохируулаад тухтаа суугаарай. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За микрофон өөртөө ортолж болно шууд татал. Сайн өглөөг хэрхэн яаж эхлүүлж гин бидний урилгыг бас хүлээн авсан танд их баярлалаа. Та өөрийгөө танилцуулаад гуруулаа ярианд оръё да. За баярлалаа. Би багуулсралын багшаар одоо 24 дэх жилдээ ажиллаж байгаа. Тэгээд намайг одоо Доксмын Инх Туяа гэдэг би багшийн одоо Улаанбаатарын багшийн коллежийг 1997 онд төгсөөд тэгээ багуулсралын багшаар Хаанвал дүүргийн одоо Хосе Мартин нэрмжит математик гадаад нэг төрөлсөн сургалтаа сургуульд одоо ажиллаж эхэлсэн. Тэндээс ажлын гараа эхэлсэн. Ингээд 5 жил ажиллаад бол би Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн бизнес удирдлага мэргэжлэр төгссөн. Тэгээд тэр мэргэжлэрээ бас 3-4 жил ажиллаад ингээд буцаад би багуулсралынхаа багшийг хийж эхэлсэн. Одоо ингээд тасралтгүй тийм ажлын гараагаа эхэлсэн сургуульд ажиллаад одоо 24 жил. 18 дугаар сургууль. Үгүй 52 дугаар сургууль ахна тийм ээ. Би өглөө хичээл маань өглөө эхэлдэг. Одоо би 2 дугаар ангитай. Зөв. Өглөө 5 цагт тусаал хичээлийнхаа дутуу бэлтгэл ажлаа бэлдээл ингээл 7:15 гээл гэрээсээ гардаг. Гэр маань ойрхон тэгэхээр одоо эхэлдэг дээ. Бужигнаал. Шууд ангийн уст хичээлээс ирсэн. Би сая хичээлээсээ ирэл хичээл маань дуусаагүй байгаа. Тэгээд нэг багшд дахиад манай гайгүй байгаа манай манай ангийг тараагаад тэгээд эцэг эхчүүдэд бас мэдээллийг өгөөд ингээд цагтаа ирээд аваараа гэд хэлээл тэгээл наашаа ирсэн. 2 дугаар анги гэхдээ багшаа гайгүй болчихдөг юм байна тийм ээ. Ерөнхийдөө бол гайгүй болчихно. Одоо энэ маань бол миний 5 дахь анги. 5 дахь анги. Бид нөгөө бага анги чинь 1-5 дугаар анги тийм байна. Дагаад тэгээд төгсгдөг тий. Тэгээд 5 дахь анги маань тэгээ ер нь бол хүүхэд их олон байдаг. Би одоо 44 хүүхэдтэй. Гэхдээ өмнөх төгслүүд маань бол 56, 58 хүүхэдтэй байдаг гэсэн. Тэгээд тэр үеэ бодох юм бол цөөхөн болчихж байгаа. Гэвч одоо нөгөө хүүхдүүдийн одоо энэ нийгмийн хөгжилтэй тий эцгийн анхаарал халамж одоо олон шалтгаанаас шалтгаан хүүхдүүд бол одоо харьцангуй бас өөр байгаад байдаг юм бол ингээ илт анзаардаг. Өөр байдаг гэдгийг багшаа тодруулаад одоо яг энэ одоо альфа үеийнхэн байгаад байна тий. Бүр альфа үеийн баг оргил үеийн байх гэдэг шүү дээ. Бүрэн технологичсон тий. Бүр ингээл нүдэн нэгээл эхлэхээс л одоо технологитой харьцаж эхэлж шүү дээ. Дэвшилт технологи. Тэгээ эдгээр нөгөө анхаарал нь одоо төвлөрөх хугацаа маш богино байдаг. Тэгээд одоо зүгээр ингээд нэг хичээлийг ингээ яриа хэлбэрээр тий ингээд явхад бол маш одоо хурдан уйдна. Ер нь л нэг юм бичлэг, видео, тий дуутай, дүрстэй тийм юмд бол анхаарал төвлөрөх нь арай илүү болсон. Өмнөх үеийнхэн бол би хүүхдүүдээ одоо ингээд хийсэн юм ин хянаад тий өөрөө ингээд багш төвтэй байлаа шүү дээ ер нь бол. Одоо бол тийм биш. Ер нь сурагч төвтэй сурагчид багшныг чиглүүлнэ. Би баг сурагчтайгаа хамт суралцж байна. Тий. Тэгэхээр одоо яг залуу багш нар бас харьцангуй гайгүй байж магадгүй. Миний үеийн багш нараас бол одоо техник, технологийн, сэтгэл зүйн, харилцааны тий одоо маш одоо урамшууллын хүртэл тийм өөр чадваруудыг шаардж байгаа ийм цаг үед л багшилж байна да. Гайгүй юм бэ. 5 дахь одоо төгсөлтөнд гэж явах нь тий. Багшийн мэрэгчлийг та анх яагаад сонгож байв? Хэрхэн яаж сонгож байв? Анхны ер нь дурсамжуудаас бас хуваалцаач. Тий би багшийн мэрэгчлийг бол одоо сайн сурдаг сурагч байсан. Одоо сурдлага сайтай гэх юм уу тий 10 жилдээ бид 10 дугаар анги төгсөж байгаа шүү дээ. Гэхдээ бол миний хүссэн мэрэгжил бол байгаагүй. Би одоо зорилго маань одоо ингэж ярьж болох юм уу зүгээр бас цэцэрлэгийн багш маа ч ярьсан. Зорилго маань бол би нөгөө Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуульд сурна гэсэн зорилготой. Тэгээд оноо маань хүрээгүй. Тэгээд ингээд багшийн Улаанбаатарын багшийн коллежид багсралын багшаар ингээд суралцаад төгссөн. Тэгээд надад бол сурж байхад бол бэрхшээлтэй байгаагүй. Би өөрөө нөгөө суур боловсрал маань сайн эзэмшсэн байсан учраас одоо бэрхшээл бол байгаагүй ингээд эзэмшээд гэхдээ тухайн үедээ бол ингээд нөгөө би эмигийн охин байсан л та. Эмээдээ ингээд би одоо сурмааргүй байна. Би ингээд боллоо тий би хүсэжсэн сургуультай би ормоор байна. Тэгэл манай эмээ маань намайг чи яаж эгэл төгсчихтэй чамд хэрэг болно.
Чи энийг ашиглахгүй энэ мэрэгжлийг ашиглахгүй байж болно. Гэхдээ л чамд хэрэг болно. Чи ингээд энийгээ төгсөж өг. Тэгээ төгсөөд дараа нь ингээд хүссэн сургуультай ингээд яаж өөрийгөө сорж ингэж болно гэд ерөөсөө зөвшөөрдөг байсан. Тэгэл би энэ мэрэгчлээ одоо маш сайн эзэмшиж төгссөн. Тэгээд багшлаад ингээд нөгөө намайг 52 дугаар сургууль ингээд тосож одоо хүлээж авч исэн багш нар маань бол ийм агуу хүмүүс байсан. Одоо та нар магадгүй сонссон ч байж магадгүй боловсролын салбарынхан бол бүгд мэднэ. Монгол Улсын гавьяа багш, зөвлөх багш, авир мэдийн баяжих гэж багш. Одоо тэр үед бол хичээл эрхлэгч гэдэг байсан. Эрхлэгч байсан. Тэгээл одоо бага ангийн мундаг багш нар ингээд тосож авч исэн. Тэгээд эднээс бол маш их зүйлийг сураад тэгээд ингээд нөгөө мэрэгчлээ нэг дуртай байгаагүй хүн чинь тэг ингээд нөгөө хүн зөвлөөд заагаад дэмжээд тэг ингээд хайрлаад ирэхээр бол ингээд дуралдаг юм байлээ. Тэгээд би бол мэрэгжил одоо нэг бүтэн анги төгсгөөд тэгээд нөгөө ер нь л миний зорилго бол Монгол Улсын их сургуульд сурах зорилготой байсан. Тэгээд тэр зорилгоо ер нь биелүүлэхийн тулд би шалгалт өгөөд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль 2000-аас 2004 онд 4 жил сурах төгссөн. Тэгээд би ингээд номин хоолтинг түшиг компаниудад бол менежерээр ажиллаж байсан. Тэгээ ер нь л ингээд тийм өөр ажил хийж явах явцдаа би ер нь л багш байсан байна. Юмын зөвл хэлчихээ тийм. Одоо би ингээд Монгол Улсын их сургууль сурж байхдаа ингээд залуу хүүхдүүдтэй сурж байгаа шүү дээ. Би ч одоо хойно сурж байгаа учраас. Тэгээ нөө 10 жилээ төгсөөл ирсэн хүүхдүүдэд би ингээд хизээнэл зааж идэг тий. Тэгэл инхтэй агчээ энийг яах вүлээ их вүлээ гээл тий. Тэгэл ингээд хувийн компанид очиод ажил хийж явахт нөгөө эргэн тойрны найз нөхдийн хүүхдүүд ирээл хичээлээ ээжийнхаа хажууд тийм шүү дээ. Хизээнэл тэрийг заагаал сууж идэг тий. Нэг тийм л байсан л та. Тэгэл ер нь бол миний мэрэгжил ингээд одоо мэдж байгаагаа бусдад түгэх зорилготой багш байх нь бол зөв байсан байна гэд би буцаал очсон байна шүү дээ. Анх яг анги аваад төгсгсөн. Тэр усыг зааж исэн, хүүхдүүд авч исэн анхны бүхэн маш юм тод үлддэг л дээ. Тэр мэдрэмж ямар байсан? Гоё тод шүү дээ. Одоо тэр залуучууд одоо бүгд тий улс их орондоо тустай өөрсдөө хувийн амьдрал нь маш сайхан тэгшин сайхан залуучууд одоо 30 гарсан залуучууд байна. Тэгээд багштайгаа надтай ингээ холбоотой байдаг. Баяр хүргээл. Тэгээд багштайгаа ингээ яриад. Тэгээд нөгөө багангийн багш бол ер нь ямар ч хүүхдүүдийн хувьд бол мартагдахгүй багш байдаг. Тий анхны усгийг зааж одоо эрдэм намд хөтлөх анхны гарааг тавьж байгаа юм учраас тий. Тэгээд тийм утгаараа тэр шавнар маань одоо байнга надтай холбоотой байдаг. Тэгээ би одоо шавнартай холбоотой дурсагдаж байна гэдэг маань би бас тухайн үедээ залуу багш те 22 настай залуу багш бас тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн юм болоо даа л гэж баярлалцаад шүү дээ. Чанга шүү тий. Одоо ингээл хүүхдтэй усыг заагаал саа гүт маа гэл тий уртаас ер нь бас ингээл тухай зохимоор ёо гэвэр үеэс зөндөө байдаг тий. Осор гингүүд л сосор гэж ах жишээний тий. Тэгэхээр бас нэлээ юм төвчээртэй хүн хэлхийг ажиллаа гэж хараад байдаг. Батны ялсан байлдаг ч гэх. Тий. Тэгээд нэг арга зүй байгаа тий. Одоо арга зүй байгаа учраас бид нар бол тодорхой арга зүйгээр зарсурж байгаа. Эцэг эхчүүд маань бол мэрэгжлийн хүмүүс биш учраас мэдээж бэрхшээлтэй хань ойлгомжтой. Тэгээ миний зүгээр анхны нэг дурсамж юусоо санаанаас гардгүй нэг ганс үх гээд хүү байдаг гэсэн юм аа. Тэгээд гэрийнх нь тэр хүүг нөгөө улаана гэж дууддаг юм байна л да. Тэгэл нөгөө уншаал ингээ ганс үх мөөг төв гэл ингээл одоо цагаан толгой намн дээр өгүүлбэр байж байгаа байхгүй. Тэгээд тэр өгүүлбэрийг уншилах гэсэн чинь улаана мөөг төв гэдээ уншижсэн байхгүй. Тэгээд нөгөө ганс үх гэж өөрийнх нь нэр гэдгийг мэдээд байгаа мөртлөө тэ нөгөө гэрийнх нь ингээ улаана гэж дууддаг шүү дээ. Миний санаанаас тэр миний анхны шав. Юусоо санаанаас гардгүй юм. Өөрөө санаа одоо ч гэсэн надад яг тэр улаана мөөг төв гэж царай харагдаад байна. Өөрийнх нь нөгөө хочоор уншаад байна шүү дээ. Тийм. Одоо ч урд нь бол 7 настайд сургуульд ордог байлаа. 8 та. Одоо миний анхны шавнар 8 та. Тийм. Тэгсэн одоо бол 6 наснууд орж ийн багшаа бүксээ арчлаа гэдэг нэг инээдтэй юм явж исэн тий. Ерөнхийдөө бас нэг юм хошин бас инээдтэй ч юм уу тий юу болж ив таны болж исэн. Тийм юм чи одоо зөндөө болсон зөө. Жил болгон болж байна. Одоо энэ жил бас харцангуй гайгүй байлаа. Өмнөх төгсөлтүүд дээр энэ төр болчихсон. Тэгээд одоо энэ жилийн хувьд бол энэ төгсөлтийн 1-р ангийн хувьд бол нөгөө 0 ингээд бүр нөгөө доошоо ингээд суудаг 0 байгаа тий. Дээрээс нь гэрийн биш 0 бие засдаггүй хүүхдүүд орж ирдэг. Тэгээ ингээд бие засахгүй. Тэгээ багш нь өөрөө дагуулад хоёулаа хамт бие засээгэр үгүй бие засахгүй. Заавал гэрийнхаа 0 бие заснаа гэд.
Тэгээ тийм энэ төр бэрхшээлүүд бол гардаг л да. Тэгэхээр энэ нөгөө нэг сургуульд бэлтгэгдсэн байдал гэдэг маш чухал юм байгаа байхгүй. Энэ бол одоо эцэг их маань цэцэрлэгийн багштайгаа хамтраа тий ажиллаад хүүхдээ олоо аль нэг хэдийн сургуулийн орчин сургуулийн орчин бэлтгэсэн байх хэрэгтэй асуудал байхгүй. Тэгэхээр энэ нөгөө хүүхэд маань ирээд сургууль дээр ирээд ямар хэцүү байдалд орох вэ гэдгийг эцэгчүүд бас ухаарч ойлгоод тэгээд одоо 4 настай 5 настай байхаас хүүхдээ бэлтгэсэн байх. Нэгдүгээр ангид бол нэлийн чанга байдаг санагдсан. Хоёрдугаар ангиас бол хүүхэд тарцсангуу одоо манай хүү бол биетэйгээ даалгавраа өөрөө хийж явах жишээ нь тий. Тэгэхээр ер нь бас ингээд 1-ээс 5 дугаар анги одоо багангийн багш гэж явна. Тэгэхээр энэ үеүүдийн бас өөр ондоошил яг юу байдаг вэ? Нэгдүгээр анги бол одоо мэдээж маш их бэрхшээлтэй. Олон бэрхшээлтэй тулгарна. Тэгээ одоо ялангуяа одоо миний өмнөх төгсөлтүүдээс харьцуулахад би өнгөрсөн жилийнхаа нэгдүгээр ангид бол би маш их ядарсан. Маш их ачааллыг авсан. Хүүхдүүдийн нэг анхаарал төвлөрөл бол маш богино хугацаанд бүр арай л байх ёстой төвчнөөс богино байна л гэж би бодсон юм бол. Тэгээд тэр нь бас нөгөө энэтэй холбоотой. Нөгөө энэ манай хүүхдүүд маань 2018 оны хүүхдүүд байхгүй. Тэгээ нөгөө одоо 20 он 20 одоо 2 настай 3 настай тий хилд орох яг тэр үед нөгөө коронавигийн ковидын нөгөө юм хөл хоройтойсэн. Тэгээд цэцэрлэгт яваагүй. Тийм учраас одоо хэл ярианы одоо бага хэлбэрийн, дунд хэлбэрийн, бүр дээд хэлбэрийн маш их одоо хэл ярианы бэрхшээлүүдтэй хүүхдүүд олон байна. Тэр нь бол яг л одоо нөгөө яг хоёр дахь хүүхэд чинь ингээл чөлөөтэй одоо ээж аавдаа өөрийгөө ойлгуулах чадвартай болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр цэцэрлэгийн орчин ямар чухал вэ гэдгийг л тэндээс харагдаж байгаа. Тэр анхаарал төвлөрөхгүй байгаа байдал ч гэсэн нөгөө цэцэрлэгт хамрагдаагүй. Тэ одоо 2 настай хүүхэд нөгөө гошокон дээрээ сууж эхлэхээс эхлээл ширээний ард яаж зүв суух вэ? Хоолоо яаж зөв одоо сурах вэ гэдэг чи эхэлдэг гэдэг шүү дээ. Тиймээс цэцэрлэгт хүүхдүүд яг тэрийг сурдаг гэдэг нь л одоо анзаарэгдэж байгаа байхгүй. Тийм учраас бол бидний одоо яг энэ үеийнхэн бол анхаарал төвлөрнө, хит богино. Тэгээд одоо тэгээд энэ дижитал эрхний хүүхдүүд чинь нөгөө ийм төсөөлдөг, зохиодог тий илүү юм өөрийнхөөрөө тий хин юу гэж хэлэх нь одоо нэг сонирн биш. Ер нь бол өөрийнхөө бодол санааг түрүүнд тавьсан тийм хүүхдүүд байдаг. Тийм би бас яг нөгөө багангийнхан багштай яриад сууж хахад өмнө нь бол яг нэг ангид нэгээс ч юм уу 5 хүүхэд байхад одоо бол бүр 10-аас 10 гарцсан хүүхдүүд анхаарал одоо тутмагчлын одоо эмгэгтэй хүүхдүүд маш их болоод байна гэсэн зүйлийг бас надад хэлжсэн л та. Багшийн хувьд бол та яаж тухайн хүүхдүүдтэй ер нь ажиллаж гин арга барилаа бас нэг жоохон өөрчилж гин үү? Тийм арга барилаа өөрчилнө. Одоо нэг урамшууллын арга хэлбэрүүд, тоглоомын арга хэлбэрүүд их чухал байгаад байгаа. Энэ анхаарал төвлөрлийн одоо богино хугацаанд төвлөрдөг хүүхдүүд тий. Тэгээд нөгөө сургалтын хэрэглэгдэхүүн маань юм зурагтай, тий өнгөтэй, будагтай, хөдөлгөөнтэй, тий дуу төрстэй ийм байх нь төвлөрлийн арай жоохон одоо нэмэгдүүлнэ. Тэгэл нэгэн хэвийн одоо унши, бичи, бодъё гээл тий бидний одоо тийм юмд бол төвлөрөх тун дурггүй дээ. Дурггүй арай л нэг сонирхлыг л татах хэрэгтэй байгаа юм тийм. Одоо урамшууллын мундаг гэдэг одоо сайн байна, маш сайн байна гэдэг өгөөд хүртэл бас нэг гоё сонирхолтой сонирн байхгүй байгаа. Бид нар ч юм бол үрдэн мундаг сайн байна гэдэг үгэнд л явдаг байлаа шүү дээ. Бүгд ингээд хэлчихдэг л. Тийм шүү дээ. Илт урамшаал тий. Гэртээ очиод тэрийг ээж аавдаа ингээд яриад тэгэл дахиад тийм үг хэлүүлэх гээл тий. Гэтэл одооны хүмүүс бол тийм өөр одоо би бараг л зарим үед англи үг хэрэглэх гээл тий. Тэгж урамшуулах гал тэгэл одоо юм гоё юм наагаал дэвтэр дээр наагаал тиймэрхүү зүйлд одоо илүү сонирхолтой байна да. Одоо ингээд бага ангийн багш тий. Тэгэхээр нөгөө нэг бусад багш нараас одоо юугаар илүү их онцлог гэж та харддаг вэ? Бага ангийн багш бол хүүхдэд 1-5 дугаар ангийн багш бол хүүхд ер нь сур харгалыг эзэмших хэрэгтэй. 70%. Нийт одоо суралцахын 70% нь хүүхэд сур харгалаа эзэмшээд 30% нь шинэ мэдлэг олох. Байдаг гоо бага анги. Тэгэхээр сур харгалыг эзэмшсэн хүүхэд дунд ангид орох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр 6 дугаар ангид ороод одоо уучраа олохгүй байгаа л тий. Ингээл одоо олон өөр янзын багш нар орно. Сэтгэл зүйн байдал нь ч гэсэн одоо хүнд олоод сурах сонирхолгүй болоод тэгэл ээж аваараа байнга одоо юмаа хийгээч хичээлээ гэж гээл шаардуулаад тийм байгаа бол сурах арга барил эзэмшээгүй байгаа юм да. Сурах арга барилаа одоо дутуу эзэмшсэн байна л гэсэн үг. Дунд ангийн багшаас ялгагдах нь
Бага ангийн багшийн арга зүй бол ингээд илүү бүр ингээд детальчлагдсан тий. Ингээд хүүхд чимхлүүрээр ингээд одоо хөндлөнгийн үг харахад бол ийм хин ямыг тий ямар хэлтэй гэхээр зүйл дээр ажилдаг. Дунд ангийн багш бол арай ахисан байх нь шүү дээ. Ягаад гэвэл тэр дунд анги бага ангидаа аргуурлаа эзэмшээд ороод ирсэн хүүхд байгаа учраас одоо илүү ингээд бие дагаад гүйцэтгэх боломжтой. Нэг инээдтэй пост явьчихсан юу гэсэн чи өө маргааш математик орох юм уу гэсэн чи орно штэ гэсэн. Тэгээд та даалгавраа хийсэн юм уу гэдэг шиг. Ер нь бага ангийнхан болоод бас их хөхтөө асуудлууд их гарны зөвөө юмээ бас нэг дэвтэр дээр нь имэйл даалгавраа хийх вэ байл яаж илүү нэг юм явж исэн. Тийм штэ одоо бид нар бол нөгөө хүүхдийн бичиг том хүний бичгийг бол андахгүй. Дуурайгаад ч ялгагдана. Ерөөсөө яах ч дуурайж хичээж ингээд нөгөө жоохон хүүхдэн нэг жоохон дэгэн догонтой буруу бичдэг. Одоо нөгөө муухай дуу бичих гэдэг шүү дээ. Яг элементээр биш дээ. Нөгөө тусалж байгаа хүн яг тиймэрхүү маягаар бичих гэсэн ч бид нар ялах уу тий. Тэгээ бага ангийн багш бас ингээд одоо дунд анги руу ороход ч ахлын ангид ороход ч багш нар ингээд салцдаг шүү дээ. Математик багш, химийн багш гэдэг. Тэнгүүд бага ангийн багш болохоор ч ерөөсөө бүгдийн заадаг үстэй тийм ингээд Монголлээ заана, математикаа заана. Маш олон шинжлэх ухааныг нэгтгэж зааж байгаа. Яг энийг ингээд нэгтчлэн ингээд өөртөө ингээд суулгах гэж та айгүй их хөдөлмөр гардаг байх. Хөдөлмөр гардаг. Нөгөө өөр мэргэжлийн хүмүүсд одоо ажлынхаа өрөөнд одоо жишээ нь та нар дээр ярил л та тий. Та нар бол ажлынхаа өрөөнд бүх ажлаа дуусгаад гэртээ хараал ингээл хамардаг. Бидний хувьд одоо ялангуяа бага ангийн багш нарын хувьд бол гэр маань ч ажил тий ажил маань ч ажил ингээл ерөөс хаач үргэлжилчихэд. Гэрт ингээл дүүрэн хүүхдүүдийн дэвтэр би хичээлдээ бэлдээл энд ч нэг компьютер дэлгэцэн энд ч нэг ном дэвтэр дэлгэцэн тий. Тэгээл тэнд нөгөө хүүхдүүд хичээл хоол унд гэл ингээл ерөөс ингээд бидний амьдрал бол ингээл цогцлтгүй үргэлжилчихэд. Орой унттлаа хичээлдээ бэлдэнэ. Бага ангийн багш бол нөгөө маш их зүйл бэлдэх шаардлагатай. Тэгээ өглөө 5 цагт хүүхдүүдээ гэрийнхнээ унтж хахад ганцаараа байх нь бас амар байдаг учраас би бол өглөө 4 цаг 5 цагт хөвчлэн босдог. Тэгээ орой жоох эртхэн унтаад өглөө эрт босхийг бол илүү зүтдэг. 24 жил багшаар ажиллаж байгаа. Одоо 5 дахь ангиа төгсгөн. За тэгээд тасралтгүй олон жил ажилласан байна тий. Ийм тууштай байхын гол бас зүйл нь юу байв? Мэргэжилтэй бас мэдээж хаартаа хамгийн гоё авдаг тэр мэдрэмж нь хамгийн гоё зүйл нь багангийн багшаас авдаг зүйл юу байдаг вэ? Багангийн багш бол хүнд хөдөлмөр. Гэхдээ нөгөө бид нар ийм хүүхдийн нөгөө ийм гэгэн цагаан ертөнцид байдаг. Хүүхэд бол ингээд багш одоо хүүхдийн буруу зуруу хүүхд алдаа гаргана тий. Олон хүүхдэд ажиллаж байгаа багш бол зарим үед бохимдно тий. Ингээд одоо биеийнхаа хилэмжээрээ дуу хоолойныхоо өнгөөрөө багш бохимдлаа илэрхийлнэ хүүхдүүдэд. За магадгүй зарим үед одоо гомдоохоор илэрхийлнэ. Гэвч ингээд уушлаараа гэд хүүхдээсээ дараа нь ингээд уучлалтгүй. Гэтэл хүүхэд ингээ гарахтаа хизээч багшд ийм муу санаагүйгээр те багшаа сайхан амраараа гэл инээгээд гардаг байхгүй. Ингээл бүр ингээл хичээл айгүй их ядарсан хичээлийн дараа ингээл хүүхдүүд багшаа баяртай сайхан амраараа багшаа гэл ингээл инээгээл гарахад л ерөөсө бүх тэр ядаргаа тайлбарлагдсан. Тийм л одоо цагаан ертөнцид те тийм гоё гэрэлтэй гээл ертөнцид ажиллаж байгаа болохоор л багш нарыг нөгөө ядралтаа маш хурдан мартдаг байдаг болов уу гэж боддоо шүү дээ. 24 жилийн туршид багш хийх хугацаанд багангийн багшаар ажиллах хугацаанд маш гоё юм сэтгэл хөдлөж исэн зүйлс гарч исэн л бах тий. Таны санаанд дууж байгаа үйл явдал байна уу? За зөндөл юм гарч исэн бах та. Одоо хүүхдүүд одоо 7 дугаар ангид байгаа хүүхдүүд маань төгсөхгүй л ингээд багш нь одоо ингээд хүүхдүүдэд зориулаад шүлэг уншаад ингэсэн чинь нөгөөдөл чинь ингээл урдаас бүр ингээд мэлмэрслээ уйлаад тэгэл дагаал уйлаад бүр ингээд нийлээл бүгдээрээ ангиараа бүр хамтдаа уйлаад тэгэл тэрвэрлдэл авч ирсэн. Тэг хүүхдүүд одоо дунд ангид орохоор ингээд нэг хэсэгтээ багшаа мартаж чаддгүй. Гүйлдээл идэг. Гүүгээл цураал гүүгээл багш дээрээ хэлгүй. Тэгээ нөгөө багш нь 1-р анги авсан байдаг. Ямар ч заавгүй. Нөгөөдөлөө бас ингээд нэг тэг багшаа гээд сэтгэлээр гүүгээд мартахгүй хүрээд ирж штэ. Тэгтэл нь бас нөгөөдөлтэй хандмаар байдаг. Гэтэл энд ингээд бөө хүүхдүүд ингээд божигнаад байдаг. Тэр нь айгүй хэцүү байдаг штэ. Айгүй хөөхөн тэгэл хичээл таарах үед ч бөөнөрөө гүүгээл хаа холоос хараад багшаа гээл гүүгээд ирнэ. Тий. Багшигаал гэсэн юм уу да гэл нөө дөнгөж төрчөөл ээж хахад нөгөө тайлын томууд нь эргэлэх гээд байдаг. Яг тэрнтэй л адилхан үйл явц юм шиг санагдлаа. Яг тэрнтэй л адилхан. Багшаа та ядарч гин үү гэл айгүй хөөхөн. 1-р ангийнхан тэгсэн чинь
шүү дээ. Манай одоо энэ ангийнхан шүү дээ. Манай тэр миний өмнөх төгсгсөн ангийнхантай таарлцсан гинэ таарсан. Та нар манай багшийг битгий зовоогоод байгаарай гэсэн. Бас таны шавнар чинь намайг тэгсэн гэж надад хэлж байгаа. Ямар гоё дурсамжууд вэ. Тэгээ одоо энэ багшийн чинь мэрэгжил дээр одоо бас хүнд бэрхшээлүүд ер нь бол бага ангид бол нэлээд тохиолж байгаа шүү дээ. Тэгээ одоо тэрнээс гадна та өөрөө гэдээ бас хөөн байгаад шүү дээ. Яг яаж та одоо сэтгэл зүйгээ одоо ингэж хамгаалдаг ч гэдэг юм дээ. Одоо ер нь стресс яаж тайлдаг ч юм уу. Хобби моби бас байх шүү дээ. Тэгээ хобби уг нь одоо би ингээл ном уншаал, аялал тийм хобби байдаг л та. Одоо ер нь бол зуны амралт мөрөлтөөр ном унших. А яг одоо ингээ ажлын үеэр бол ингээд нэг ном бариад авчихад яг тэрийг ингээ дуусгах тийм. Бас хугацаа боломж байдгүй. Тэгээд бид нар чинь улирлын амралт энэ төр тийм амралтаараа энэ төр бол тэр хоббигоо бас яаж болно. Би тэгээ өөрөө бас нөгөө хувийн хүний хавьд би олон хүүхэдтэй 4 хүүхэдтэй. Тэгээд би хүүхдүүдтэй бас нэг анхаарал хандуулж чаддаггүй. Багш нар юм бас нэг тийм байгаад байдаг. Манай гэр бүлийн ямар санда чи одоо ингээл бусдын хүүхдийн төлөө шөнө 3-4 хүртэл суучдаг мөртлөө чи миний хүүхдүүдийн төлөө хэдэн цаг сууж үтсэн юм бэ гээл. Бас гомдолж гомдлон тий. Тэгээ нөгөө би ингээд хүүхдүүдэд анхаарахгүй болохоор нөгөө гэр бүлийн маань хүн хүүхдүүдэд илүү анхаардаг болчт юм лээ. Багшаа одоо ингээд бага анги гэдэг бол ёстой таны хэлдгээр нөө сурах арга барилтаа суралцж байгаа тий усыг зааж нэг тий нэгээс гэл тоогоо үзэж гин гэтэл энэ одоо суралцагч одоо сурагч нар дотор маш олон одоо өөр хүүхдүүд байгаа. Таны хувьд одоо 40 хүүхэдтэй, 50 хүүхэдтэй гэл олон хүүхдүүдийн ингээл айлын өөр юм одоо хүний нийлсэн тий олон хүүхдүүдтэй харилцаж байна л та. Тэгэхээр зарим нь одоо маш юм удаан ойлгоцтой хүүхдүүд байна. Зарим нь бол их хөрхэн сэргэлэн одоо хурдан ойлгоцтой хүүхдүүд байна тий. Тэгэхээр эдгэртээ бас яаж одоо ер нь зааж сургадаг юм болоо. Жишээ нь манай хүү бол маш ингээ хурдан нэмийг ингээд ойлгочдөг жишээний тий. Нэг хэлээл одоо охин дээрээ бол манай охин одоо нэгдүгээр ангихгүй хүү маань одоо хоёрдугаар анги. Би яг нэг юм улирч суралцж байгаа юм шиг мэдрэмж аваад байна л да. Тэгээд яг ингээд ондоо байдлыг нь бас ингээд мэдж байна. Мэдээж нэг ихийн хүүхдүүч гэсэн бас ондоо зүйлс маш их байна л да. Тэгэхээр ер нь энэ тал дээр ямар арга барилыг та ашигладаг, хэрэгэлдэг вэ? Хүүхдүүд харилцан адилгүй. Одоо нэг сэдвийг, нэг шин зүйлийг заахад зарим хүүхдүүд бол тэр дорно. Багшаар оёс нэг л удаа хэлүүлэл ойлгочихно тий. Гэтэл зарим нь 2-3 хэлгээд ойлгоно. Зарим нь нэлээд тавтаад ойлгохгүй дараагийн цаг дээр ч үргэлжлүүл тавтах тийм тохиолдол байна шүү дээ. Тэгэхээр тэр хүүхд болго харилцаа адилгүй учраас яг нэг хэмнэлээр явах бол боломжгүй. Хурдтай хүүхдүүдэд нь арай хүндрүүлсэн даалгавар, одоо ялгаатай даалгаврын сан гэж багш нар ашигладаг. Хурдтай хүүхдүүд арай хүндрүүлсэн даалгавар. За дундаж хүүхдүүдэд одоо тохирсон тий. Нэлээд удаан байгаа хүүхдүүдэд бол хөнгөвтөр хөнгөнөөс нэгтээд хүндрүүлэх маягтай тийм даалгавруудаар ажиллана. Тэгэхгүй бол бүх хүүхдүүдэд яг нэг ижлэгийн хэмнэлээр явах боломжгүй. Тэгээ одоо ялангуяа одоо энэ орчин цагийн хүүхдүүд бол зарим хүүхдүүд маш хурдтай. Одоо ингээд бас зарим сургуулиуд бол нэлээд юм хурдан үзэх тий одоо цагаан толгойн одоо баяраа маш хурдан хийхийг зорддог болчихлоо. Яг миний зүгээр хувьд бол энэ цагаан толгойн баярыг яарахаасаа илүү яг энэ суур одоо аагаасяа үсгээ маш гүйцэд олон зөв бичих нүдлэх тий их одоо өргөн хүрээнд их нямбаа бас үзмээр санагдаад идэм л да. Энэ тал дээр ер нь багш маань юу гэж боддог вэ? Одоо би яг одоо тантай санал нэг байна. Уншиж сурна гэдэг ихний гайхамшиг гэж үг байдаг тийм. Уншиж сурна гэдэг бол ихний гайхамшиг. Утгыг ойлгоно гэдэг бол удаах гайхамшиг. Уянгад нэвтэрнэ гэдэг бол бүхний гайхамшиг гэж үг байдаг. Тэгэхээр ерөөсөө хүүхэд сургуульд ороход бол ерөөсөө хамгийн нэгдүгээр зөв хурдан тод чанга уншиж сурах номер 1. Тэрэнд л бид нар анхаарлаа хандуулдаг. Эцэг эхч адил, багш адил тий. Тэгээд эцэг эхчүүд одоо нэгдүгээр ангийн хүүхдээ эцэг эхчүүд бол багштайгаа аягүй их хамтарч ажиллах хэрэгтэй. Ойрхон. Багштайгаа ойрхон. Багшаасаа тэр арга зүгээс нь суралцаа тий. Тэгээд би ингэж боддог л одоо ингээл сошиалар ч юм уу шүүмжлүүд байдаг. Хүүхд ингээл аягүй гоё дэврүүн сургуульд орж ирэл тэгэл ингээл сургууль дургүй болчдөг энэ төр гэл тий. Тэрэнд бол би одоо тэр нь сургууль багшийг би буруутгахаас илүү би эцэг эхийг буруутгадаг. Багш бол ингээд арга зүгээр тайлбарлаж байгаа. Ээж аав яг тэр арга зүг багшаас суралцах хэрэгтэй. Багш ээж аав хоёр яг адилхан арга зүгээр ингээд яваад ахад тий. Хүүхэд бол
сурна. Гэтэл ээж тэнд нэг юм яриа л дээ. Чи одоо ингэж тэгээч гэл. Тэгээ багш одоо танд бас хүүхдтэйгээ яаж харилцах вэ? Тэг хүүхд чинь ийм байгаад байвал чи яаж харилцах вэ? Тэгээ яаж урамшуулах вэ? Яаж зэмлэл урамшуулах энэ яаж хослуулах вэ гэдгийг багш зөвлөж өгнө шүү дээ. Гэтэл тэнд ингээл нэг хэллээ хоёр хэллээ болохгүй бол загнаал түрэмгийлээл те зоддог гэж байгаа шүү дээ. Ер нь бол зодоод загнаад тэгээл дээрээс нь аав нь орж ирэл эсвэл хоорондоо солигдоол ингээл те чи байл би гэл ингээл нэлээд янз янзын асуудал болдог гэж байгаа юм хүмүүсийн сонсоод байхаа те. Гэтэл би өөрийнхөө ингээд туршлаас болцсон. Миний хүүхдүүд бол маш амархан уншаад сурчдаг. Тэгтэл яагаад тэд нар амархан уншаад сурж байгаа юм гэхээр би нөгөө арга зүйтэй байгаад байна тийм. Яа ээж аав адилхан надаас тэр арга зүй суралцаад багшаас суралцаад хамтраад ажиллаад тийм. Тэгэхэд бол тийм айхтар зовлон байхгүй. Багшаа хэдийн хугацаанд яг үсгээ үзэж дуусаад хэдийн хугацаанд уншиж сурах нь яг боловсролын системд гэх юм уу тий яг зөв одоо хугацаа юм болоо зарим нь одоо маш хурдан гэдэг ч юм уу тий шахаж чинь зарим нь удаан ч юм уу яг та энэ боловсролын салбарт 24 жилийн хугацаанд ажилласан үнийг нэг тийм хугацаа байгаа олоо гэж байна. Би бол ингэж боддог. Одоо яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу бид нар ажиллаж байгаа тий. Тэр хөтөлбөр бол одоо 19 сарын 20-оос эхлээд үсгээ үзэж эхэлж байгаа. Бид нар бэлтгэл 60 цаг гэдэг явж байгаа. 9 сарын 1-ээс үсгээ үзэж эхлэхгүй шүү дээ. 9 сарын 20-д гаргаад үсгээ үзэж эхлээд ингээд 4 сарын дундуур дуусч байгаа. Тэгээ 4 сарын 20-доор ч бид нэр цаандлага барьж байгаа шүү дээ. Би бол энийг одоо шинжилгээ ухааны үндэслэлтэй маш зөв одоо хөтөлбөр гэж боддог. Хувийн сургуулиуд тэр хурдан дуусгадаг бол хувийн сургуулиуд. Ерөөсөө шинэ жил ихэд дууссан байдаг тийм. Тэгээд дээрээс нь давхар ахаад англи өсөг үзээд ингээд давхар явж байгаа тийм. Маш их хүүхд бол маш их ачаалтаа. Тэгэхдээ тэр цөөхөн хүүхд байгаад багшд одоо бага ачаал хүүхдүүдэд ингэж юм болов би бол тэрийг одоо яг хувийн сургуулийн ажил үзээгүй учраас мэдэхгүй байна. Тэрийг бол би нэг зөв гэж бол боддгоо. Гэхдээ одоо тэгээд болоод ахыг бодоход бас тэгээд боломжтой болол тий судалгаатай болол тэгж явдаг байх л та. Яг ерөнхий боловсролын одоо манай одоо улсын цөм хөтөлбөр гэж явдаг тийм цөм хөтөлбөрөөр бол 4 сард гэхэд хүүхдүүд бол чанга тод сайхан уушаад сурцсан байх нэ л гэж ойлгох юм тийм үү. Тэгээд нөгөө одоо уншснаа ойлгоно гэдэг нэг аюул том асуудал тийм. Хүүхэд ингээд хурдан уншдаг, үгээ тод хэлдэг, зөв дуудаж тод уншдаг байх тусмаа л нөгөө ойлгоно. Тэр чинь бүх хичээл математик байна уу, монгол хэл байна уу, тий хүн орчны хичээл байна уу, дүрслэх урлагийн хичээл байна уу, одоо эргэн тойронд байгаа мэдээллийг байна уу, бүгдийг нь хүүхэд тод чанга одоо хурдан уншдаг байж л ойлгоно. Гэтэл удаан уншдаг хүүхэд чинь юу тэр одоо 20-30 хүүхдээ ихийг ойлгох байх үү тийм хэцүү шүү дээ унших гэж байгаа. Тийм учраас би ерөөсөө би ч байх уу ерөөсөө сургалтын манай хөтөлбөр тийм 1-2 дугаар ангид бол хүүхэд зөв хурдан унших аргад л суралцсан. Зөв хурдан уншина. 2 дугаар ангийн төгсгөлөөс ойлгож уншина. Одоо багш нь тийм дасгал даалгавруудаар чиглэх нь шүү дээ тийм учраас 1-2 дугаар ангид бол хүүхдээ яаж зөв хурдан уншуул сурах вэ? Тод чанга дуудаж уншуул сурах вэ гэдгээр гол анхаарлаа Заримдаа нөгөө 1-р ангид ороход хүүхдүүд аль хэдийн уншаад сурцсан хүүхдүүд байдаг тийм бодоод сурцсан. Та энийг бас юу гэж хардаг вэ? Энэ хүүхдүүдтэй бол яалтчгүй л одоо нөгөө илүү арай агсан түвшний даалгавруудаар л тусгаалan ажиллана. Тэгэхгүй бол энэ хүүхдүүд ингэдэг сонирхолгүй болчихдог. Яг үнэ. Бүх мэддэг зүйлийг л багш ингээл бүр эхнээс нь гэл тий. Би гэл аваа усыг таниулж хахад тэр хүүхд бүгдийг үзсэн шууд уншдаг ангийн эргэн тойрны бүгдийг уншдаг тийм. Тэгээ ер нь бол би өөрөө амьдрал дээрээ ч тэрийг харсан. Миний нөгөө 2 хүү ингээд ойрхон 2 хүү ах нь нөгөө 1-р ангид байх дүүн уншаа сурцсан байхгүй. Хажуугаас нэг ахынхаа юмыг хараад явчихсан. Тэгээ хүү маань 1-р ангид ороход ямар сонирхолгүй. Ангид байгаа эргэн тойрныгаа бүх үзүүлийн юмнуудыг уншина. Гэтэл чи нөгөө бид нар чинь бүгдээрээ гэж хэлж байгаа шүү дээ. Би 58 хүүхдтэй л 4 сар хүртэл явах гэдэг шүү дээ. Тийм учраас одоо тэр хүүхдүүдтэй бол тусгаалan ажиллах шаардлагатай. Зүгээр би тэрийг бол ингэж хардаг. Заавал тэгж уншуулж одоо сурах гэж яарахын оронд өөр чадваруудыг хөгжүүлэх. Дурдаг ч юм уу, зурдаг ч юм уу те. Эцэг их тэр өөр авьяасын IQ чадвар тийм. Тийм сэтгэл хөдлөлөө удирдах жолоодох өөр одоо тэр авьяас зурах авьяас, дуулах авьяас, бүжиглэх авьяас, спортын авьяас тэд нар дээр нь төвлөх ажил. Түүнээс 1-р ангид орохоос өмнө ингээд заавалчгүй ингээд уншуулаа сурах чи гэж яарах хэрэг юусэн байхгүй гэж боддог. Дээрэс нь
Тэхийн оронд ерөөс энэ гарын савхан булчингуудыг маш сайн хөгжүүлж оруулах хэрэгтэй гэж боддог. Хүүхэд ингээд яаж ч бичиж зурсан гар нь жилж ядрахгүй тий. Одоо хүүхдүүд тэрийг зураг зурхаар бас яах нь шүү дээ. Тий, зураг зурна, будна, дээр нь тасгалууд хийн. Хөр хүүхдүүд тогсон тасгалууд зөндөө байдаг тий. Тэгээд тэгж хүүхдүүдээ л хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Уншуулж бичүүлэхийг бол багш сурах чинь. Тэр рүү хурдтай хүүхд бол маш хурдан сурчин. Хүүхд ингэдэг нэгдүгээр ангийн хүүхд ингээд эхнээсээ ээж аав багштайгаа хамтраад ингээд их системтэй явжвал ихшгүүдээ таниад одоо нэгдүгээр шатны гүйгүүлэгчүүд гэдэг нэг хэдэн гүйгүүлэгч байгаа 7 гүйгүүлэгч. Тэр гүйгүүлэгчээ ихшгүүдтэйгээ таньсан хүүхэд үейлээд холбоо сурсан хүүхэд дараагийн 2 дугаар шатны гүйгүүлэгчд багшийн хэрэггүй болчихдог. Гүйгүүлэгчээ баг үзээгүй байхад ингээд багш энэ чинь тэр үсдэг штэ гэл үейлээл та тэ тоо төө гэл өөр үейлээл ингээд явчихдаг байхгүй. Тийм учраас эхнээс л эцэг эхчүүд багштайгаа маш сайн хамтарч ажиллаа системтэй хүүхдээ ерөөс хоцроочихгүй. Ингэж авах. Эхнээсээ ингээд аажуурал хоцроол тэг ингээд явчихар чинь хүүхд сүулдэ ч яг тийм хэмнэлд орчиж байгаа байхгүй. Эцэг эхчүүдийн гаргадаг яг бага ангид тий бага ангийн одоо хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том дутагдaltaа та юу гэж хардаг вэ? Ерөөсөө л ажилдаа ээж аавд ингээд нэг ажилласаа болол тий ажиллаа тарж орой ирээл хүүхдүүдтэйгээ нэг хам хум ингээд ингэсэн болол тэр л одоо маш том алдаа байдаг та. Хүүхд ингээл ямахаар хүүхд хоцроод байдаг. Гэтэл зарим эцэг эхчүүд бүр зориуд ингээд нэгдүгээр ангид орж байгаа хүүхдийнхаа ажилласаа жилийн жил авчдаг. Бас нэг ажил байгаа дээ шүү дээ. Ажил маш чухал ажил. Ерөөсөө маш чухал ажил тэр байхгүй. Би бол тэрийг бүрстэ айгүй дэмждэг. Гэхдээ хүн болгонд их боломжгүй шүү дээ. Тэр цаана амьдрал байгаа тий. Тийм учраас боломжтой хүмүүс бол тэгээд жилийн жил авчдаг. Тэр надад бол хэвээр одоо тэгээд энэ нөгөө дэлхийн одоо Финлянд гэл ингээл яриад байгаа чинь одоо яг л тийм л байт юм лээ шүү дээ. Бага ангидаа заавал хин нэг хүүхдээ те Японы хүүхдээ хариуцаал ингээл хамт явцдаг. Тэгээл тэрнээс дээш бол хүүхд өөрөө өөрийг аваа явчихна те. Хоёр талын хариуцлагыг амар сайн мэддэг улсууд шүү дээ ер нь. Одоо улсын нөгөө боловсролын одоо систем нь доошо харсан гурвалжин буюу те бага боловсролоос илүү ингэж тэлж дээд одоо анги их өксөх тусмаа одоо мэрэгжлийн хичээлүүдийг үздэг ч гэдэм үү. Монгол улсын боловсролын систем нэг жоохон дээшээ харсан одоо яг ийм гурвалжин тий яг ингээд бага ангитаа ингээд их үзэж байгаа дунд ангитаа үзэж байгаа дээшээгээ жоохон сул болчдөг ч гэдэм үү. Жоохон ийм шүүмжлэлүүд явдаг. Таны хувьд 24 жил одоо багшаар ажилласны хувьд ер нь нэг өөрчлөлт хийсэн ч гэдэм үү. Энэ дээрээ засаад янзлжуулж гэдэм үү ийм бодол байна уу? Байгаль ах мэдээж тийм ээ. Мэдээж юу гэдгийг онсомж зүйл байгаа алдсанч зүйл гэдэг шиг ер нь нэг өөрчлөх нэг шаардлагатай зүйлийг та юу гэж хардаг вэ? За би боловсролын хувьд бол нэг айхтар одоо өөрчлөх нь юу бол би олж нэг хардггүй. Одоо боловсролын хувьд бол их хилээ судална тий. Байгаль экологийн боловсрол тодорхой хэмжээгээр олгоно. Соёл урлаг хөгжмийн боловсролыг олгоно тий. Төрслөх урлаг байж гэн тийм ээ. Боловсролын хувьд бол би нэг олон гэж боддгоо. Ер нь 6, 7, 8 дугаар ангид бүр ингээд одоо жишээлбэл 5 дугаар ангид 10 хичээл судалж ирсэн аа. 6 дугаар ангид шууд 18 хичээл, 17, 8 гэдэг ингээд явчихдаг 6, 7 дугаар ангид. Тэрийг л би одоо яг тийм олон байх нь зөв юм болов буруу юм болов гэдэг тэр би нэлээд хэрэгэлцдэг шүү дээ. Ер нь их яригддаг шүү дээ тэр. Одоо 6, 7, 8 дугаар ангид бараг л 20-од судалгатхан ингээд судалж байна тий. Тэгээд дээшлээ ингээд 9, 10, 11 ахлах анги болохоор ингээд цөөрөд явчихдаг тий. Тэгээд тэрэн дээр жоохон 5 дугаар ангид ингээд 10 хичээлээс нь шууд 18 хичээл бараг шахуу 2 дахин тий 17, 8 болол явчихаар хүүхдүүдэд ирэх ачаалал нь ч мэдээж их байгаа. Тэгээ ер нь 1-р ангийн хүүхдэд эцэг эхчүүд их анхаарал хандуулдаг шиг 6-р ангийн хүүхдэд бас яг тийм анхаарлыг хандуулж ах хэрэгтэй гэдэг ярьдаг тий. Тэр бол бас яг үнэн. Энэ бодлоор одоо нөгөө бага ангид чи ингэдэг штэ тий. Бид нар ч нөгөө нэг ангид ерөөсөө бүх хичээл орж байгаа штэ тий. Тэгээд би зүгээр яхаа хувьдаа зөвч бодож магадгүй уурш таны зүгээс ямар гэдэм бол бас ингээ анги танхимын хувьд ингээ дахиад яхаа ингээ өөр байж байвал яа гэм бол те дүрслэх хурлаг руу явдаг ч гэдэм. Одоо бага анги бол яг л нэг ангид байна шүү дээ. Намайг бол байхад ч гэсэн байдаг ус одоо байгаа л байгаа л дээ. Тэгээд тэгэхээр нөгөө бас нэг жоохон аялан анги танхимыг өөрчилж явдаг. Бага ангитай ч гэсэн те. Тийм байвал бас нөгөө нэг тухайн орчиндөө хүүхэд орохоор тэр одоо байгалийн ухаан ч юм те. Эн чинь амтэн байна, амтны өрөө байна ч гэдэм. Ингээд явах бах. Тэгэхгүй болохоор нэг өрөөндөө бүх юм хийх нь бас сул тал болдгоо таа гэж боддог. Сул тал шүү дээ. Одоо яг үнэхээр тэгж одоо нөгөө кабинетаараа ороод те. Яг тухайн судалгааны кабинетд очиод хичээл орох бол гоё шүү дээ. Маш сонирхолтой. Бид нар одоо би хүүхэд байхдаа 10 дунд сургуульд байхдаа ингээ кабинетд очиж ордог. Физикийн кабинетд очино. Математик бол математик. Сонирхолтой. Тэр бол маш сонирхолтой. Маш зөв.
ялангуяа бага ангид бол уг нь зөв. Гэвч биднэрт нөгөө тийм анги танхимын хүрэлцээ хангамж тий. Тэрнтэй анги дүүргэлтийн хувьд багшаа та одоо 44 хүүхэдтэй өмнө нь бол 57 хүүхдийг төгсөж исэн юм байна. Тэгэхээр ер нь бас ачаал бол нэг хүүхэд гэлтгүүл нэмэгдэхээр илүү ирдэг байх л та. Илүү ирнэ. Уг нь бол илүү ирнэ. Нэг одоо ингээд ангид нэг 4 5 хүүхэд өнөөдөр ямар нэгэн шалтгаанаар ирээгүй байхад ингээд шал ондоо болдог. Гэхдээ би тэр өмнөх ангиудтайгаа харьцуулахаар одоо энэ үеийнхэн бол их өөр байгаа. Анхаарал төвлөрөл нь маш дутмаг, тийм ээ, хит дутмаг. Тэгээд нөгөө одоо би тэр цэцэрлэгтэй л холбож байгаа л да. Хүүхдүүдийн одоо гүйцэтгэлийн чадвар нь маш сул. Тэгээд би энийг бол цэцэрлэгт яваагаатай холбоотой байна л. Цэцэрлэгт бас усны хэрэглээ. Тий, тэгээд нөгөө дэлгэцийн хэрэглээ их болцсон тий. Тэр хүүхдүүдийн зан төлөвт нөлөөлсөн, харилцаанд нөлөөлсөн юм бол зөндөө байна шүү дээ. Тий, тэгээд тэр нь одоо имлэгээр онцлогдсон ч байна, онцлогдоогүй ч байна тий. Энд чинь бас манай үзэгчээс комент ирсэн байна. За багангийн багш цэцэрлэгийн багш хоёрыг шүтэж хайрлан хүндэтгэж явах хэрэгтэй юм байгаамаа. Бага ангийн багш нар яг хүүхчиг цайлган хүмүүс байдгаа. Анги дүүрэн хүүхдүүдийг уншуулж, бичүүлж, бодуулж сургана гэдэг үнэхээр асар их хөдөлмөр байдаг шүү. Тиймээс бага ангийн багш нарыг нэг номерт үргэлж тавих хэрэгтэй гэж манаас байнгын үзэгчээс ирсэн байна. За өсөг үзэх эхний үед эцэг эхчүүд багштай нь хамтран ажиллах ямар чухал вэ гэдэг талаар маш үнцэнтэй зөвлөгөө өгч байгааг одоогийн залуу эцэг эхчүүд анхаарч сонсох хэрэгтэй шүү гэдээс гой комментууд иржээ. Багшийн хувьд бас бит хоёрын асуугаагүй студид орж ирээд хэлмээр исэн зүйлсээ л хэлж болно. Бидний ярилцах бас цаг ерөөхдөө өндөрлөж байна. За би одоо миний хэлэх зүйл бол одоо өнөөдрийн туршил баг ярьлаа тий. Одоо орчин цагт бол эцэг эхчүүд л хүүхдтэйгээ маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй. Таны хүүхдийн төлөө танаас илүү анхаарах хүн гэж бол байхгүй. Гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эцэг эхчүүд багштайгаа маш сайн хамтарч ажиллаад тэгээ би нэг зүйлийг хэлтгэл дээ. Ер нь ээж аав нарыг хүүхдийнхаа дэргэд одоо багшийн талаар ийм сул муу тий нэг сэтгэл дундуур байгаа тийм үгийг бол бити унгаарай гэж би цагтаг. Сургуулийнхаа талаар сургуулийнхаа талаар ангийнхаа багшийн талаар тий. За эдний багш гэж нэг юм гээл нэг хилчгэд л хүүхэд ингээл манай багш чинь багшийг хайрлсан тий магтсан нөгөө ийм үг байдаг ш нөгөө шав бэлэн болсон цагт багш бэлэн байдаг гэж тий. Шав намайг хайрлаад хүндлээд байгаа цагт л миний зааж байгаа бүх юм үнцэнтэй үнэн сураад авчих юмсан гэсэн итгэл үнэмшилтэй тийм болно. Тийм учраас эцэг эхчүүдийг ингээд багшигаа хүндлээрээ, хайрлаарай. Тэгээд дэмнээрээ таны хүүхдийн төлөө. Тэр багшийн ерөөсөө эцсийн зорилго бол таны хүүхдийн төлөө. Багш нар ер нь бүх багш нардаа би одоо бүх багш нар гэж би бараг хэлж чадна. Яг өөрийнхөө хүүхдийг бол хайдаг. Үнэндээ л хайдаг. Тийм учраас багшаас гоё 10 айлын суралцаад багшаа та надад ийм 10 айлаа хүүхдэд яаж уншуулах вэ? Эвтэйхэн яаж уншуулах ийм 10 айлаа заагаад би хүүгээ очиод ингэ тэгээ багшаа хүүгээ би ингэсэн чинь ингээд байна те ингэ маш сайхан мэдээлэл хүүгийнхаа талаар хүүхдийнхаа талаарх мэдээлэл багштайгаа солилцдог ийм илэн далангуу ийм гоё харилцаатай байгаарай хүүхдийнхаа талаар. Ерөөсөө санаа зовох бол хэрэггүй байх нь шүү дээ. Багш ажилтаа байгаа болоо ч гэдэм эсвэл санаа зовох хэрэггүй. Түүг бодчих болоо гэж ас бодлохгүйгээр мэдхгүй миний би мэдхгүй те багшаас одоо мэдхгүй юм асуучих үедээ би мэдхгүй юм шиг те одоо би энэ талаар юу ч мэдхгүй ч багшаас буруу асуучих үедээ гэдэг ч юм уу тийм юм юусоо байхгүй. Хүүхдийнхаа талаар аль болох багштайгаа санал бодлоос ялз анги дээрээ ямар байна багшаа манай хүүхд ямар байсан бэ гэж асуух бол бүрхэг асуулт байна. За тийм миний хүү багшаа анги дээр нэг гэртээ нэг ингээд байгаа багшаа анги дээрээ яг ямар байдаг вэ тийм бичгтээ ийм бэрхшээл байна та надад туслаач бит хоёр яа дүнс хүүхдээ ингээд загин хаан тий ингээд төрөмгийлээд хар хүүхд маань дургу болоод тэгэл нөгөө гой гигэн цагаан дэврүүн бодолтой оржсэн хүүхд сургууль дургу болоод байдаг шалтгааныг бол би ер нь эцэг эхчүүдийн буруу 10 айлаас шалтгаалдаг гэж боддог. Тэгээ их даалгавар өгөөд их юм шиг санагдчихвал багштайгаа ярилцсан. Тэгээ нөгөө миний шавнар хит хитэн шавнарын ээж аав нараас би сонсож байгаа байхгүй. Миний багш манай багш айгүй хөөрхөн би багштай хайртай гэдэг. Яагаад чи багшаагаа хайрлтыг танаа багш яагаад хөөрхөн манай багш айгүй бага даалгавар өгдөг. Тэгэхээр хэрвээ даалгавар нь ингээд их юм шиг санагдаад байвал те багштайгаа ярилцаад ингээд шийдлийг олж аваарэ. Нэрээ эцэг эхчүүд бас илүү нөгөө
хүлээлт аяга өндөр тавьчихдаг баг. Тэгээ хүүхдүүдтэй одоо маш амархан сурчих юм шиг тийм манай хүүхд ухаантай ч гэдэм үү маш юм өндөр хүлээлт тавихангууд мэдээж хүүхдүүдийн хувьд бол шин тэгээд хүлээлтэнд хүрэхгүй байхаар жоохон урам хуурдаг ч юм уу хөөе чи ийм хиймийг гэл хэлдэг. Тэр бол маш буруу ах нь багшаасаа сайхан зөвлөн туслах үйлчлэгийг аваад хамтран гурвалжин үүсгээд явах нь байна. Тэр агшаа суралцсан үйл ажиллагаа гэдэг бол эцэг их багш шав гурын хамтын үйл ажиллагаа байхгүй тасралтгүй. За тэгээд цаг цав гарган одоо үнэтэй цагаа гаргаж хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд олон эцэг эхчүүдийн өмнөөс аш тандаа баярлалаа гэж хэлмээр байна. Багш нарын баярын мэндийг танд хүргэж байна. Баярын мэнд төргий. За баярлалаа. За баярлалаа.